За энэ манай өрөөний үүдний хэсэг байна. Тэгээд анх орж ирэхдээ энд карта уншуулад орж ирээд карта энэ хийн тэгжиж тог болон интернет тасна. Тэгээд энийг авчих юм бол ингээд явахгүй. Ингээд гэрэл гарчдаг байна. Тэгээд хийвэл буцаад ороод ирнэ. За тэгээд энд ингээд готлны жижиг хэсэгтэй. Тэгээд ингээд готлнууд энэ дандаа манай өрөөний охины батсан. Тэгээд миний готл гэвэл 1 2 3 л готл юм. Тэгээд дийлэнхэн дандаа өрөөний манай охиных. Тэгээд энэ ингээд юм шүүгээ. Энэ манай өрөөний охиных. Тэр болохоор минийх. Тэгээд нэг хүнд юм 2 хаалгатай шүүгээтэй. Тэгээд энэ бол ноёлын өрөө. Тэгээд ийшээ харах юм бол шүшүүр. Тэгээд ингээд талтай шүшүүртэй. Тэгээд энэ аны өрөө. Тэгээд тэрийг татадас онгойлгочдаг. Тэгээд юмудаа хин. Тэгээд энэ ноёлтой ийм хаалгатай. Энэ хэсэг хийдэг. За тэгээд ийшээ явах юм бол энэ болохоор хүүтерхээр нөгөө шалнаас халаалт дайнгаар тохиолцдог. Энэ болохоор air condition. Тэгээд дээр байна. Тэгээд миний ор энэ. Тэгээд орныхоо доороос юм 2 татдаг шүүгээтэй. Тэгээд би татаж харуулмаар байгаа гэсэн. Юугаа хувцснуудаа янзлаагүй болохоор тэгээд энэ миний шүүгээ. Тэгээд ийм сандалтай. Тэгээд ийм шүүгээтэй. Тэндээ нэг залхууртай. Тэгээд би нүх гэж болохоор жоохон юм амраагүй юм байхгүй. Тэгээд манай өрөөний охиных юм том. Тэгээд надаас төрүүлээд ирсэн болохоор энд энэ сэрийн тавьсан юм билээ. Тэгээд энэ манай өрөөний охины ор байна. Тэгээд аяг их навчтай. Тэгээд хуцаа угаачаад татаах юм байхгүй. Тэгээд ингээд үнднүүдээ энэ дээр татаж байгаа. Тэгээд ийм татдаг 3 шүүгээтэй. Ингээд. Тэгээд тэр доогуураас нэлийн зайтай. Тэгээд энэ шүүн аяг гоё харагддаг. Ийм ой. Тэгээд тэр цаана харагдаж байна. Бүр тэр цаана хангол харагдаж байна. Тэр. Тэгээд манайс бол хангалттай ер нь ойрхон алхаад очиж байна. Тэгээд энэ дээр байрнууд байдаг. Тэгээд ийш явуул. Тэгээд шүүнээс гоё харагддаг. Би шүүн яаж харагддаг юм бас харуулнаа. Өрөөнөөс гарал энд нөгөө карт уншуулж ордог. Тэгээд энд өрөөний номер тэгээд тийм хин байгаа вэ гэдэг нэр нэ миний нэр. Тэгээд энд хогоо хайдаг. За тэгээд энэ болохоор тэгээд юу нэрчтэй. Ингээд энэ хөөх юм бичсэн байна. Одоо нэг шалгалтын дулаан байхгүй юу? Тэгээд нэг авч. Нэг аваарэ гэдэгсэн юм. Тэгээд энэ өрөөнд нөгөө хөрөгч байгаа. Тэгээд хөрөгчөнд юм хадгалахдаа нэр тэгээд өрөөнийхөө номерыг хадгалах хугацаагаа бичээд одоо юмн дээр наагаад тэгээд хадгалдаг байгаа. Эндээс бас айгүй гоё харагддаг. Тэгээд энд юу байгаа? Юу лээ? Индүү. Тэгээд энэ юм индүүцдэг. Тэгээд энэ дээр бичээд тэгээд юм хадгалдаг хөрөгч. Би тэгээд энд юм бичээ хадгалахаараа нөгөө мартчихад идэхгүй удаагаад тэгээд юу сүултээ бүр юм хийхээ байсан. Тэгээд галтгаагаа л байхгүй. Тэгээд энэ хогоо хин. Тэгээ пэйжтэй тийм усны шүүлтүүртэй халуун хүртэн энгийн ус гарна. Тэгээд нүс энэ гардаг. Энэ зугаа бас хичээлээ хийж болдог. Тийм өрөө байгаа. Энэ манай коридор. Ингээд мэдээлэл энэ дээр авчдаг. Тэгээд дотор байрнаас гарахудаа одоо бүх юмаа зэвэрлээ. Ингээд бэлэн болгоод гарах нь байна. Одоо нөгөө семестр дуусч болохоор гарах хүүхдүүдэд зориулаад ийм юмнууд тавьсан байна. Тэгээд лифт хүлээж байна. Тэгээд ингээс ч бас аюу нэг мод. Юу нэг ингээд хураагаар хийгээд уншуулаад ордог. Тэгээд энд бас юу ирсэн бол ийш ирдэг. Юу лээ? Нэлээд юу вэ? Тайны картас. Ийш болохоор хичээлээ дүүрээгаа тэгээд энд болон машин. Тэгээд аппликейшн татаад тэгээд тэр аппликейшнаар төлбөрөөлөд юм аваадаг. Тэгээд нэг угаахтаа 1500 гонглон болдог. Тэгээд бок бүх юм нь бол бэлэн. Тийм байгаа. Тэгээд тийш гарах Ийшээс аяга гоё ирцэнтэй.
Тэгээд энэ доор бэлдүүлэрний маань юу ба хаалны газар тэгээд бас жим байгаа. Тэгээд би харуулж чинь. Тэгээд өглөө 7:30-аас 9:30 хооронд л 1000 оны өглөөний цай гэж гардаг. Тэгээд өдөр бол орой хол бас гарна. Тэгээд ингээд яа гадаа бүр амар халуун. Тэгээд Солонгост ингээд халуун нь ингээд Монголыг бодвол ингээ өөр яг нэг хүлэмжийн дотор ороод ирсэн юм шиг. Ингээ амьсгалахад амар хэцүү. Тэгээд энэ фитнес байна. 6-аас карт авч явах юм байна. Би нэг л авчихсан. Тэгээд энэ гарагддаг. Тэгээд дараа нь боломж оруулах камер харуулна. Хүмүүс бас хийж байгаа болохоор бас хамаагүй харал. Тэгээд би ер нь бас гайгүй төхөөрөмжүүд байгаа. Юу байдаг гэж мэдсэн байх болно. За тэгээ буцаж гараад энэ бас амар их шаттай. За би бол Блумер гэсэн хоолны 308-д амьдардаг. Тэгээд энэ одоо явж байгаас болохоор 308, 309 гэж бас байдаг байхгүй. Тэгээд 309-тэй холбогддог коридор гэх юм. Тэгээд энэгээр бол их юм амар. Тэгээд бас юм захиалбал захиалсан юм чинь одоо захиалсан юмны өрөөнд гэж байдаг. Тэг хүрээлтийн өрөө гэх юм уу? Тэгбээс өрөө гэдэг байхгүй. Тэгээд тэнд бас хадгалагдсан байна. Тэнд ингээ код, оюутны кодоо хийгээд хургамжуулж орно. Тэгээд энэ бас ганцны хоол. Тэгээд сургуулиас юутай тэнд бас хүмүүс хичээлээ хийж болно. За тэгээд дээшээ энэ нэг тэгээд ер нь бол хичээл хийх орчин бол хангалттай их байдаг. Тэгээд дотоороор бол юм юм л энэ өөр зүрх юм бол байхгүй. Тэгээд эндээс гараад сургууль руугаа бас хальт харуулж байна. Тэгээд ер нь очсон аюу гоё. Тэгээд дотоороо бол цэвэрхэн тухтай. Гэтэ төлбөр нь бусад сургуулийг бодвол жоохон үнэтэй байж магадгүй. Тэгээд энэ бас ийм хөлбөмбөгийн талбай байдаг. Энэ уулын дулаараагүй байхад хүмүүс аягүй их тоглолт байсан. Одоо бол тоглохгүй байна. Ой, ямар амар халуун юм. Тэгээд бас юу байгаа. Тэгээд нэг шалгалтын толгойн болохоор хүмүүс бүр энэ зөндөө суугаад хичээл хийж юм. Тэгээд би бас энд хонжсэн. Тэгээд ингээд хичээл хийх газар бол дүүрэн байгаа. Тэгээд дээшээ давхруудаар лекцэн танхим энэ байгаа. Тэгээд давхруулан бас санал ширээнүүд байдаг болохоор тэнд хийж болно. Тэгээд жаад бас номын сангаа харуулъя. Номын сан бас амар гоё. Тэгээд номоо зээлж авлаа гэхэд сарын хугацаанд авдаг. Тэгээд манай сургууль 100 жил байгуулагдаад 100 жил болоод тийм гэн харагдсан. Тэгээд иймэрхүү юмудтай сургууль дотроос дэндүү хоолны газрууд байгаа. Тэгээд энэ бол зүгээр нэг л танхим нэг салбар сургууль нь. Тэгээд манай хичээл болохоор хичээл бичдэг. Миний офис болохоор нэлийн бас явж иж байгаа. За тэгээд өдөр хоол идэлтэй харуулъя сургуулийн ганц ямар вэ хэд хэдэн ганц байгаа. Тэгээд хоолны хэмтэн тэгээд ганцтай. Одоо 10,000 шатаар харагдаа.